Өнөөдөр сургуулийнхаа талаар танилцуулахаар жижигхэн влог хийсэн байгаа. Өглөөс ирээд харагдах байдал бол нэг юмрхүү байсан. Тэгээд хувцас өмсөөд нүүр гараа уучгаад доошоо бууж хоол идээд тэгээд баг зэрэг доор хонхоо хүлээж суусан байгаа. Тэгээд эхний хоёр групп хичээлдээ орчхоод self study байгаа. Self study дээрээ болохоор би өөрөө хичээлээ хийгээд юмнуудаа бэлдэж болно гэсэн үг. Скол дээр чи унтаж болно. Тэгээд энэ дээр ингээд хоёр групп бас класс байгаа. Надад бол men to men буюу ганцаарчлсан хичээл байдаг. Гэхдээ би ингээд сонирхолтой класс нь дандаа групп хичээлүүдэд орсон байгаа. Тэгээд энэ дээр болохоор би presentation тавьж байгаа. Presentation-ийн өдөр ингээд 7 хоногт нэг юм уу 2 удаа тавьдаг байхгүй юу? Тэрэндээ бэлдээ. Мэдээж хоолны цайныхаа газрыг танилцуулах болохгүй. Энийг бол dining hall гэж нэрлэдэг. Тэгээд хичээл дуусны дараа мэдээж биднэрт үнэхээр их цаг гарч ирдэг. Тэрэн дээрээ бид нэр ингээд нүүрэндээ анхаарч болдог. Тэгээд нөгөө нэг gaming room, pool энтертэй орж байна. Тэгээд кино үзээд онцсон байгаа. Тэгээд маргааш нь тэгж амралтын өдрүүдийн хадлаар ярих болохгүй. Энд чинь үнэхээр олон гоё газруудаар аялсан байгаа. Надад хамгийн ихээр үлдсэн дурсамж нь J Park гэсэн. Ингээд гусуур дээр голгох нь ингээд надад амар таалагдсан. Зөндөө олон гоё дэлгүүрүүдээр явж үзсэн. Үнэхээр том байсан. Дараагийн өдрөөр нь бид нэр явж хүүхдүүдэд тусайлж бэлэг өгсөн байгаа. Тэгээд хамт тоглоод олон найзуудтай олж ирсэн. Тэгээд нэг цагаар босно яасан бид нэр буцаад явсан. Тэгээд хурж ирээд бид нэр бичлэгэнд орсон. Оройн суугаад бүтэн сарын турш юу хийсэн талаараа ярилцсан. Маргааш нь бидний төгсөлтийн баяр болоод бид нэр ийм зураг авахсан байгаа. Энэ байх хугацаанд хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгэхээр гоё төсвөмжийг хамтдаа өнгөрүүлсэн баярлалаа хайртай шүү. Тэгээд анхаарал хандуулсан баярлалаа. Баяртай.